За харт амх болон мансууруулах бодис хэрэгэлсэн болон хадгалсан худалдаалсан гэх хэрэгүүд сүүлийн жилүүдэд чих халууцууд голоод байгаа. За хумсын чинийхэн хэмжээтэй ч хүний амьдралыг оронгоор нь эргүүлэх чадвартай энэ хар шидийг Монголын зарим залуус ихээр сонирхох болж хүрээнд чихээр тэлээд байгаамаа. Хамгийн сүүлдэлхэд замын үүдийн бомбтор Монгол улс руу хэмжээний ICE буюу мөс гэдэг харт амхны төрлийн бодис оруулах гэж байсан 18-аас 35 насны ОЗБ нарыг баривчилсан байна. Эдгээр залуусын О гэгч нь харт амхыг бусдад худалдаасан хэрэгээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсныг тогтоожээ. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын харт амхтай тэмцэх хилцээ албаагч нар Дорногов аймгийн замун үд бомтоор хууль бусаар мансууруулах сэтгэл нөлөөлөх бодисыг хууль бусаар оруулж ирсэн этгээдүүдийг саатуулан эрүүгийн эргүүлсгийн шалгалтын ажиллагаа хийж байна. Тухайн этгээдүүд нь Монгол улсын иргэн О, Б, З гэгч этгээдүүдийг бол одоогоор 2461 дугаар ангид саатуулаад мөрдөн баслын ажиллагаа хийгдэж явж байна. Тухайн этгээдүүдээр Монгол улсын эрүүгийн хуулийн 188-ийн 2 мөн 192-ийн 3-ын 5 зааснаар эрүүг эргүүлсгээд шалгалтын ажиллагаанууд хийгдэж байна. Тухайн этгээдүүд нь ICE буюу мөс гэж яригддаг энэ мансууруулах төрлийн бодисыг бас их хэмжээгээр Монгол улс руу оруулж ирэх гэж байгаад баригдсан мөн тухайн бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан үйлдэлээр нь бол шалгалтын ажиллагаанд маань хийгдэж явагдаж байгаа. Шалгалтын явцад тухайн баригдсан этгээдүүдээс О гэгч нь 2015 оны 12 сарын 2-ны өдөр бусдаа бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт харт амх мансууруулах төрлийн бодисыг төрөлд орох ICE буюу мөсийг хууль бусаар олж авч бусдад зарж борлуулсан гэмт хэрэгүүлдэн эрүүгийн хуулийн 192-ийн 2-т зааснаар эрүүг эрг шалгагдаж байх хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн нь бол шалгалтын явцад тогтоогдож байгаа. Нийгэмд Монголд худалдаалагддаг болчихсон энэхүү гэмт хэрэгтэй хууль нээлттэй байгууллагууд тэмцээд байгаач ямар нэг байдлаар хууль бусаар оруулаад ирчихсэн байгаа нь эргээд санаа зовоход хүргэж байна. За холбогдох байгууллагуудаас нь гэмт хэрэг гарсан талаар биш түүнээс хэрхэн өөрчлөн сэргийлэх вэ гэдэг асуудал руу хандаж эхэлдэг болоод байгаа юм а. За тиймээс залуус таавхан харт амх гэж зүйл дуруу татагдах цаашлаад өөрсдөлтөд хамааралтай хин нэгэнд харт амх мансууруулах бодисын хор хөнөөлийг ойлгуулж сэргийлэх хэрэгцээ шаардлага байгааг дахин анхааруулж байна. Өнөөдөр тухайн их хэмжээний харт амх болон Монголын хэлээр ороод ирчихсэн байсан бол магадгүй хичнээн залуус мансуурч хичнээн залуус сонирхож эхлэх бол гэдэг нь харамсалтай хэрэг болох юм а.